Багшийн хөгжил цахим сургалтын төвийн 2018-аас 2019 оны хаврын улирлын 2-3 дугаар сарын үйл ажиллагааны тоймоос. Монгол Улсын их сургуулийн профессор багш нарын цогц чадамжийг хөгжүүлэх зорилгоор 2016-аас 2017 оны хичээлийн жил байгуулагдсан багшийн хөгжлийн төв нь сургалт судалгаа, хувь хүний хөгжлийн чиглэлээр багш нарын эрэлт хэрэгцээнд үндэслэн сургалт хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 оны намар багшийн хөгжил цахим сургалтын төв болон өргөжж сургалтын агуулгыг онлайн байршуулах, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, сургалтын холимог хэлбэрийг нэвтрүүлэх, улмаар зэргийн болон зэргийн бус онлайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгээр нээлттэй боловсролын үзэл санаа тогтолцоог дэмжин ажиллаж байна. Багшийн хөгжил цахим сургалтын төв нь 2019 оны хаврын улирлын New Faculty Orientation буюу шинэ багш нарт зориулсан чиглүүлэх сургалтаа 2 дугаар сар зохион байгуулж, бүрэлдэхүүн 4 сургууль шинээр ажилд орсон нийт 13 багш хамрагдан хичээлийн хөтөлбөрөөр хэрхэн боловсруулах, сургалтын технологи, сурвалжлагчдыг үнэлэх талаар арга зүйн мэдлэгээ дэвшлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын их сургуулийн стратеги хөгжлийн хэдийн чиг хандлага, профессор багш ажилуулах журам, ёс зүйн дүрм, сургалтын CC системтэй танилцлаа. Уг хөтөлбөрийг 2017 оны намрын улирлаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд шинээр ажилд орсон багш нарыг сургалт судалгааны салбарт амжилттай хөл тавьж, академик хамт олонны нэг гишүүн болоход нь туслах зорилготой юм. Сайн мэцгана. Наа Бадам гаруу гэдэг бизнесийн сургуулийн санхүүгийн танхимд шинээр орсон. За санхүүгийн чиглэлийн хичээлийг заадаг байгаа. За 2 сард зохион байгуулсан шинэ багшийн чиглүүлэг сургалтанд хамрагдсан. За энэ сургалт миний хувьд болохоор их үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ сургалтаас би нэлээд цогц мэдээллийг авсан. Тухайлх юм бол сургуульд ямар дүрм журам мөрдөгддөг, ёс зүйн дүрмийн талаар, за цаашлаад сургууль маань ямар чиг хандлагатай цаашид явах вэ? Боловсролын чиг хандлага хаашаа эргэж өгнө гэдэг талаар. За мөн стратеги зорилт маань хаашаа чиглэж байгаа вэ? Түүнд хүрэхийн тулд бид нар ямар арга замыг авч ашиглах вэ? Юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар мэдээллийг авсан. За энэ дээр нэмээд багшийн хувь хүний хөгжил гэдэг маш чухал асуудал байдаг. Энэ хувь хүний хөгжил тал руугаа ямар хөтөлбөрөд сургууль дээр зохион байгуулагддгийг, тэнд хэрхэн хамрагдах боломжтой юм гэдэг талаарх мэдээллийг авсан. За яг одоо болохоор effective teaching method гэсэн сургалтанд суугаа явж байгаа. Энэ сургалтын хүрээнд сургалтынхаа хөтөлбөрийг, хичээлийнхаа хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ? Ямар аргыг ашиглаад хичээлийг үр дүнтэй болгох вэ гэдэг талаар сурж байгаа. Тэгэхээр энэ бүх цогц мэдээллийг богино хугацаанд ерөөсөө ганцхан өдрийн сургалтчтай тийм ээ богинохон хугацаанд авах боломжийг олгож байгаа учраас айгүй үр дүнтэй буюу бүгдээрээ суугаад үзчихэд маш их зүйлийг мэдээл авна, маш их мэдээлэлтэй болно. Үр дүнд суурилсан боловсролын багийн мастер багш нартай хамтран Effective Teaching in Higher Education Programs модуль сургалтыг намрын улирлаас эхлэн зохион байгуулж, бүрэлдэхүүн 4 сургуулийн төлөөлөл 18 багшийг 12 удаагийн сургалтад хамруулан, хичээлийн хөтөлбөрөөр сайжруулан сургалтын батламжаа авсан билээ. Тус төв энэхүү хөтөлбөрийн хаврын улиралд үргэлжлүүлэн үр дүн суурилсан боловсрол, хөтөлбөрийн болон хичээлийн зорилтод үр дүн гэдэг сэдвээр эхний модуль 4 сургалтыг амжилттай дууслаа. Сургалтад 4 сургуулийн төлөөлөл нийт 82 багш хамрагдан сургалтын онол арга зүйн мэдлэг эзэмшин, практик дасгалууд дээр багаар ажиллах зэргээр хичээлийн хөтөлбөрөөр сайжруулах арга зүйд суралцлаа. За бид энэ сургалтанд хамрагдсанараа бол хувь хүний санхүү хичээлийнхаа нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна ИРФАТ-ийн хичээлийг ажиллах үнэлэх рубрик, за бие даалтын ажлыг үнэлэх рубрикийг, за мөн ихтгэл тавих, за мөн яг багаар ажиллахдаа Excel програмуудаар хэрхэн яаж ажиллах гэсэн энэ зөвлөмжүүдийг гаргасан байгаа. За бие даалтын зөвлөмжөөс гадна энэ ихтгэл үнэлэх хуудсыг бол оюутан болгонд өөрсдөд нөгөө шалгуур үзүүлэлтүүдийг гаргаад оюутнаар нь өөрсдөө бас үнэлүүлэх ийм ажлуудыг хийсэн байгаа. За хоёрдугаар бол бас энэ сургалтаар бид нар бол хувь хүний санхүү хичээлийн сурах бичгийг гаргасан манай Тинким өөрсдөө энд байна. За мөн сурах бичгийнхаа семинарын хичээл болон бие даалтын хичээлд ашиглах гарын аврагуудыг бас гаргасан байгаа. За 3 дугаарт бол хувь хүний санхүү хичээлийнхаа нэгж хичээлийн хөтөлбөрийг гаргахдаа сэдэв болгоноор хичээлийн төлөвлөгөөг гаргасан байгаа энэ дээр.
За энэ төлөвлөгөөн дээр гол бид нар юг анхаарсан гэвэл өмнө нь бол тухайн сэдвийн хүрээнд эзэмших цогц чадамжуудыг гаргаж ирсэн бол энэ сургалтанд сууснараа бид сургалтыг хүргэх хэлбэр идэвхтэй сургалтын ямар аргуудыг хэрэглэх вэ гэдгээ энэ дээр нэлээд дэлгэрэнгүй гаргаж өгсөн. За мөн сургалтын хэрэглэгдэхүүн унших материалаас гадна тэр гол юм бол одоо үнэлгээний аргуудыг энэ дээр бол нэлээд тодтогч төлөвлөгөөнд тусгаж өгснөөр их онцлогтой байгаа юм аа. За ингээд та бүхнийг Монгол Улсын их сургуулийн багшийн хөгжил захимт үеийн сургалтанд идэвхтэй оролцож байхыг та бүхэнд уриалж байна. 2017 оны намрын улирлаас эхлэн хэрэгжүүлж буй Faculty of Writing Retreat хөтөлбөрийг 7 хоног бүрийн баасан гарагийн 9-өөс 17 цагийн хооронд зохион байгуулж 3 сарын 4 удаагийн хөтөлбөрт нийт 37 багш хамрагдав. Уг хөтөлбөрийн хүрээнд багш нар илтгэл өгүүлэл бичих, ном сурах хүчиг, монографи ихтер ажиллах зэрэгээр судалгааны ажилдаа төвлөрөн суух зорилготой бөгөөд мөн судалгааны арга зүйн чиглэлээр ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө авах боломжтой юм. Судалгааны арга зүй, англи хэл дээр бичсэн өгүүллийн эхийг хянан засварлах үйлчилгээг өнгөрсөн 3 дугаар сард нийт 3 багш авсан байна. Тэгээ энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрийнхөө судалгааны ажлыг цааш нь үргэлжлүүлэх мөн өөрийнхөө судалгааны ажил тулгуурлан эрдэм шинжилгээний өгүүлгээ энэ хичээлийн жилдээ батааж гарна гэсэн том зорилтыг тавих тэр одоо зоригийг надад өгсөн. 5 тухтай орчин бүрдүүлсэн орчинд бид нар ажилласнараа одоо илүү их үр бүтээлийг үр дүн гаргаж байна. 2 одоо хурлын материал бэлтгэсэн мөн 1 эрдэм шинжилгээний өгүүлэл гаргасан ийм амжилтуудыг гаргасан. Миний хувьд бол их үр дүнтэй байсан. Юу вэ гэхээр одоо яг тоогоор ярих юм бол 2 өгүүлэл гэдэг дотоосоо 2 өгүүлэлээ гүйцээж хэвлүүлсэн. За энэ 2 илтгэл бас нэг илтгэлийн ярих зүйлүүдийг бас бэлдэж авсан. Тэгээд энэ хөтөлбөрийн маань давуу тал нь юу гэхээр яг судалгааныхаа ажлыг бичих тэр орчныг 100% бүрдүүлж чадсан. Тийм вакуум орчинтай. Тэгээд мөн энэ багш хөгжил захим сургалтын төвийнх маань бидэнд зориулж мөн цай, кофе зэрэг сэтгэлээ гаргаж бэлдсэн байдаг. Сонирхолтой давуу тал нь юу гэхээр салбар болгоны багш нар цугларсан. Тэгээд жишээ нийгмийн салбарын, бизнесийн сургуулийн, тэгээд компьютерийн, хэл шинжилгээний сургуулийн багш нар хоорондоо цуглараад хичээл болгоныхоо эхний 30 минутанд өөрсдийнхөө судалгааны ажлыг хийхэд ямар асуудал тулгараад байгаа, тэрийг ямар шийдэж болох арга юу вэ гэдгийг хэлцдэг байсан л да. Ингэснээр бусад салбарын багш нарын судалгааны ажлын талаар тэдэнд тулгамддаг асуудал юу байдаг гэсэн зэрэг мэдээллийг олж авсан. Сургалтын ажилда өргөн зарцуулдаг байсан цагаа бас нэг өдрийг судалгаандаа зарцуулж өөрсдийн ажлаа зөв төлөвлөх, бүтээлч байх, ажлаа зөв хуваарлах, сургалт судалгааны ажлаа хослуулж явуулахад одоо багш биднэрт их дэм тустай үйл ажиллагаа болж байна. Лекцийн зочин багш хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2-3 дугаар сард нийт 9 багш хүсэлтэн ирүүлж хамрагдсан байна. Энэхүү хөтөлбөр нь багш өөрийн заадаг хичээлийн агуулга, арга зүй баяжуулах үүднээс тухайн чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн судлаачийг урьж лекц уншуулах зорилготой бөгөөд уг хөтөлбөр 2017 оны намраас хэрэгжиж эхэлснээс хойш нийт 50 орчим багш хамрагдсан байна. За сайн байцгаана уу. Би 2017 онд энерги их усбра хим технологи гэдэг хичээл зааж оюутнуудад зааж орсон байгаа. За тэгээ энэ хичээлдээ багшийн хөгжил захим сургалтын төвийн зочин багш, лекцийн зочин багш гэдэг хөтөлбөрт одоо хамрагдаж шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн багш Актемч Батмөхгой гурьж одоо хичээлдээ 1 удаагийн лекцийн хичээлийг орохыг урьж хичээл заалгасан байгаа. За энэ хичээлээр бол манай оюутнууд төдийгүй одоо би өөрөө хүртэл одоо маш орчин үеийн шинэ технологи дэвшилтэд цахилгаан станцын талаар өргөн хүрээний мэдлэгтэй болж авч чадсан. За энийг зохион байгуулсан, энэ хөтөлбөрийг зохион байгуулсан багшийн хөгжил захим сургалтын төвийн хамт олонтой баярлаж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг бол анх би мэдэхгүй байж байгаа. Тэгээд Монгол Улсын их сургуулийн вебсайтнаас олж хараад тэгээд хандхад бол их таатай маш хурдан асуудлыг шийдэж өгсөн. Тэгээд би бол материалаа бүрдүүлээд өгөөд тэгээд ер нь бол асуудлыг бол хурдан шуурхай хариуцаж шийдэж өгсөнд талархаж байгаа. Онлайн сургалтын агуулга бэлтгэх дижитал профессорын студийг 2019 оны 1-р сард ашиглалтад оруулан хичээлийн агуулгыг бичих, засварлан байршуулах ажлыг хийж эхлээд байна.
Энэ хүрээнд Open University of Tokyo-гийн профессор, инженер багш нар тус төвийн студенттэй танилцсан тэднээс онлайн хичээлийн платформд хичээлийг байршуулах, удирдах арга туршлагаас суралцсан цаашид хоёр тал хамтарч ажиллах гэрээ байгуулахаар тохиров. 4-р сарын үйл ажиллагааны заримаас танилцуулбал тус төвөөс 4-р сарыг A Month of Excellence in Teaching and Research буюу сургалт судалгаанд амжилт гаргах сар болгон зарлаж байна. Энэхүү сэдвийн хүрээнд сургалтын арга зүйн модуль сургалтууд үргэлжлэн явна. Та бүхэн сургалт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй Монгол Улсын их сургуулийн захин хуудаснаас танилцсан манай төвийн сургалт хөтөлбөрт идэвхтэй хамрагдахыг урьж байна.